Yeah. Өглөөний минь бидний ямар ч цан өчтөр ингээд тэгээд өглөөнийхөө цагаан ингээ бөөнөрөө бэлтгэцгээсэн. Тэгээд тэрийг одоо яг сахгаас ууж байна. Тийм байна. Юу н дажиг унтлаа. Одоо энэ нэг сайхан цайлчаад. Одоо бид рэлсэн тасч унт. Гадаа өнөөдөр салхитай юм тэгээд гарцсан салатаад штеп. Харин тийм. За очлаа. За. Өчтөрөөс яриг уудсан минь хойш гэлээ. Нэг гар зурж орсон болсон. Энэ бас эвгүй гар биш үү? Би 0 орсон шүү. Аваад юм байна. Юу Гигэ орсон шүү. Гигтэй орсон. Тэгээд гадаа айгу салхитай байгуулсууд 9 насрахаа дээр бид дуудлахгүй ч магадгүй шууд цааш явж магадгүй. Яна. Өглөөний минь тулаан. Сайн амарсан уу? Гэрэл сохихгүй яаж харлаа. Инх юм уу та? Сайн амарсан уу? Сайхан амарсан. Өстө гоё байлаа. Яг энд гуа маань байна. Ярахгүй муу юм? Таац. Тэмаахан нэг Улаанлаар төрүүлээд нөгөө босоод нүрэ бодцоо. Тэгээ би бас бобд ойрлоо нүрэ Бурдаагүй. говт өнөрөө бут чимжааг байна. Ямар ч нүрэнд дэвш төрхөө аваад Бурдаагүй юм байна. цайлчаад тэгээ нүрээ бодож янзлаа. Тэг өнөөдрийнхөө хийх ажлуудын ерөөдөө жагсаалтууд нь бүгдээ гарцсан байгаа учраас явдахгүй ажилд орно. За бай удахгүй уулзцгаая. Яг ингэж эцсэн бид гурав нүрээ бодож тусаад бэлээ ахыгаа жоохон уурлуулаад гэдэг байхгүй. Бэлээ болоо нүрээ бодож байгаа. Тэгээд дөнгөж сая хөдөлж чинь. Яг одоо эзэн хаа дээр уг нь одоо уг нь яг эзэн царай хажуугаар явж ин л та гэхдээ тийм нэгдүгürt баар хоёрдугаар жоохон ингээд юм салхитай байгаа учраас эзэн царайг буцалтаа үзэхээр шийдсэн. Тэгэхээр одоо бидний хамгийн ихний зогсоол Эрдэнэзүү хийд. Үгүй. Шууд цэцэрлэг юм байна. За окей. Цэцэрлэг ороод цаашаа Эрдэнэзүү ороод тэгээд таахарч болов уу? ямар гоо гэрэлтэй тоо ярьчих хөр харагдсан юм шүү дээ. Тэр харахгүй жоохон мяарад гэсэн. Гоё амлаа. Аюу гоё амралтай. Аа. Ямар ч аюу гоё. Жоохон хар орохтой байсныг тооцоолсон. Бид дөрөв одоо яг одоо эс аудиогийн амьд бас амьдрахсад тэгээд аим шиг өгүүлдэг. Тэр өгүүлгийг сонсох гээд эхлүүлж байна. Нийтдээ 4 цагийн өгүүлэг. Тэгэхээр бол хангалттай урт замын туршид сонсоо явж байна. 4 орой бас сонссон. Жоо Тэгээд эс аудиог ажлуудыг оргил ололтоо баярлалаа. Би гоё контент бэлдэж өгдөгт маш их баярлалаа нэрийг гэсэн. ихэнд чимхтэй байдсан. Бид 44 орой бас наашаа ирсэн жагаас сонсч ирсэн. За тэгээ ямарч бид нар аялал үргэлжлүүлээ. Бай. Яад газар уу? Эрдэнэзүү үед ороод ирж штий. Гоё газар энэ гэхдээ дээвэр мөр 8. Эрдэнэзүү үед айгүй ойрхон байгаа болохоор угаасаа дээвэр мөр нүртэл дандан марк юм. Тэ? Би яг өмнө намайг энүүр явж байхад баригдсан байна. Одоо ер нь дуусах юм шүү. Point байхгүй шүү дээ. Одоохоо дуусах ерөөл төвшүүлээ. Тэгээд Эрдэнэзүү үед орж иж бид нар 108 суврахтай. Дотроо маш олон тийм одоо гандагчлаг хийдэг хэрхүү. Тэгээд ламнар ихтэй түүхэн бол их гоё. Одоо яг хар хоримд орж ирж байна. Харанга аймгийн хар хорин Үүранга юу? Хар хорин сум юм уу? Хар хорин хот гэдэг үстэй. Цэцэрлэг чинь тэгээд арангаа дүү. Тий, арангаан төвчин цэцэрлэг. Энд чинь өвөр хангаагийн санаадах юм бэ? Юу лээ?
Мэдгүй хүмүүсээ комент хэсгээр бичиж зөө. Наа чин тэр штэй сугуудаа гэдэг чинь. Мэдгүй л байл та яалч. Башлараа. Ямар ч одоо тийшээ очих юм ч юм уу дээр очиод түүхийн ч юм уу лайлаа аймагтай явж байгаа гоё мэдчихв. Манай хоёр унтаг үстэй. One coffee эзэн тэрийг уугаад хэр удаа ууч бараг аимшиг түүх яваа явтал. Хар хориг цаг уус. орж ирж байна. Нөгөө нэг грандлаас нөгөө кофе авчаад савын аяхгүй тэр шүлээ уугаад тэр үү. Аль нөгөө нэг тэгээ нөгөө том савнд шүсээгээд яваад байна. Араа. Юу гэж байна да? Эстэ. Олон юу сууж байгааг харсан тий. Баач. Живчээ нэ. За. Би анчхан юм дамал за. Хурд тавьдөө. Энэ эрдэнэ биш шүү дээ. Хамгийн гол. Хэ. Хүмүүстэй. Аа. Оо энэ Петровс байсаар л байна гэж боддоо. Хаасайг л Петровс байна да. 1600 Нордсон эрдэнэ үед бол 108 суугтай ашаагаад байгаад байдаг байгаа. Тэгээд яг ингээд ийшээ ордог. Энэ дээр бол төрөл бүрийн юм байгаа. Дэлгүүр, цайны газар, бараа, хүнсний бараа, ахуйн бараа, солонгос гэр ахуйн бүх юмнууд байдаг байлаа. Миний марк уушвар гинэ. аимшигтай их айгүй олон тийм газрууд байна. Яа хаан зогсохгүй юм бэ? Юу нь Ирлээ дээ. Энэ ямар гоё. үүдэндээ бүргэдтэй. Nice. Оо. Гоё явчих шүү. Амма. За санаа. Энэ гоё хөвцнөд өмсөж 6 хавцдаг биш дугаасаа. Тэгт боо. Мохоо тий. Тийм байна. Яг бид нар яг энэ чинь зогсчихсан байхгүй. Тэг би энэ чинь зогссон. Гинт сэнсэр хийчихлээ. Яг Ирлээ дээ. бид нар яг одоо Эрдэнэ уйдад ирсэн бай. Яг Гомгон энэ чинь нэг хэлсэн гайд үүсэхгүй. ирсэн дээ. Ямар ч заа одоо биш дээ. Ороод би болохоор өмнө ингээд аав ээж орчлоо цөлгөөд ирчихсэн байхгүй. Тэгтээ яг ингээд дотор нь ингээд үзээд явж ясан ч гэсэндээ тийм тухтай үзэж чадаагүй. Тэгээ одоо болохоор айгүй гоё дотор нь ороод тухтай үзье гэж бодчих. Тэгээд бас Монгол их орныхон гоё юм түүхэн дурсгалтай нэг газруудын нэгэнд нь ирсэн амар баяртай наа. Хансаадсан нутгийн халуун шорон зулан болохоор хатан их шиглэнд Монгол орны минь салхин уйхан байлгүй Одон заяата одонт Монгол унтурч бодошгүй Монгол улс төрийн хөгжүүлэлтэнд өртсөн юм аа. Тэгээ энэ үеэр түүх соёлын үнэт дурсгал сүм дугуйн зөксөн энэ устдад үгүй болоод хүрчээ. Гэвч төр засгийн шийдвэрээр 1940 оноос улсын хамгаалтанд авч сүм дугуйн бухан шүтэнүүдийн сэргээн сурах ажлыг буй шалтгаан хийж байгаад 1965 онд улсын зэрэглэлийн шашны түүхийн музей болгосон. Оо. Шашны түүхийн музей. Окей. Тэгээд одоо ингээд байна. Дотор нь гоё. Амбар юм байна. Бага байдал юм байна. Гадаа бөгчөн байна те. Сая амьсгалтай. Гадаа л өөсө бөгч юм байна. Энд ч дээр салхи бол ерөөсө байхгүй байна. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор гадаа яг одоо 30 градусын халуунтай. Нилээ бөгч. Бөгчс. Бөгч. Тэгээд тэнгэр бол нэг жоохон үүлэрхэг тэрхүүл андаа тэгээд Ардсан Эрдэнэ үеийн үзэх юмнууд нь ийшээ орж болно. Тэнцээ очиж болно. Тэгээд яг тойроод болохоор яг 108 шиг байна. За тэгээд ямарс Эрдэнэ үеийг та гоё одоо би та гоё үзэхэд хараасан за. чи бодошгүй Монхи Монгол атохонсон тали үлэх чаврын бүдэм болохоор ардын дуутай Монгол орны минь чулуун амтай байдаг
Будун заяатай удамт Монгол өнтөр чи бодошгүй мөнхий Монгол Будун заяатай удамт Монгол өнтөр чи бодошгүй мөнхий Монгол За ингээ Эрдэнэ үедээс бид нар мэдчилж байна. Манай улмаг үргэлжлэлсээр байна. Яг одоо гадаа маш зэрэгтэй байна. Гэтэ гоё наа. Гэтэ гоё наа. Гэтэ гоё наа. Яг Эрдэнэ үед яг гол гурван сүмийн яг урд бид зогсож байна. Тэгээд энэ гурав бол яг дотроо зураг авахулж болдгоо. Тийм болохоор яг хашаанд зураг авах гэж. Тэгээд бид нар ямар ч Эрдэнэ зуу дээр аюул сайхан ингээд Бурхан шашны номын ёёолтоо. Хорхой явах. Сонсож шүү дээ. Тийм шүү дээ. iPhone ч амар сан дүүчтэй шүү дээ. Юу хэр бааргүй дурак камераас дурагт. Тэгээд ямар ч сан бид нар ингээд гоё байж гин. Байж. Байцааж юм. За тэгээд ямар ч Эрдэнэ зуу хийдийг үзсэндээ бол амар баяртай байна. Тэгээд яг өмнө орж ирдэг хүмүүсээс орж ирж үзлээ. Тэгээд айгу гоё зүйлүүдийг бас сонслоо. Тэгээд дээрэс нь мэдгүй яг тэр дотронгоос нь бурхан баруунууд дээр очиж байгаа бас үзлээ шиг. Тэгээд биелэх хаа гэж нэ. Тийм ээ, биелэх болно. Бас хайрах. Чанга. Тэг ингээд яг 90 тойронд нь ингээд яг 108 шигээс сурах байгаа гэдгсэн. Тэгээд яг ингээ хараад үзсэн чинь бас айгүй гоё тийм илүү сүртэй болгож харагдав. Гоё санагдлаа. Тэрчээгүй надад бүр амар гоё юм. Би өөрөө амар тийм сүртэй хүмүүс гэдэг. Ер нь яг газар явах. Би хажуугаар нь орч. Үнэхээр бас яг хажуугаар нь зүрээс зааж орноо гэсэн. Би яг 1837 оны хэлмэгдүүлэлтийн үеийг яг орж игээд мөн найзгаа. Оны Яг 800 Гүүштэй хэлмэгдүүлэлт 837. Тийм дээ. За ингэ бид нар Эрдэнэ зуудаас судалгаа хөтлөх болно. Тэгээ бүгдээрээ яг дараагийн буудлах газар дээр дараагийн буудлах газар цэцэрлэг үү? Цэцэрлэг дээр Бүгдээр уулзах юм guys. Bye. Драр хангай нэмстэрлэг хотод ирлээ. Ирлээ. Зар хангад би яг 3 жилийн өмнө цэцэрлэгдэл хараагаад гэсэн хэрчсэн. Цэцэрлэгдэл би гоё юм аа. Мөр сони ярьчаа. Юу ярьж байгаа хажуугаар зүгээс буудал ороод ирэх. James Bond. Тэгээд яг тэр үеэс хөгжлөнүүд айгуу гоё болсон. Тэжүү машин явуулсан шүү байна. Тэгээд тэр үед ирэхэд наадам болж ирсэн. Одоо бол наадам болоогүй бол 50 байна. Наадам болж ирсэн бол бүх хүмүүс яг наадмын талбар дээр байсан байна. Тэжүү гоё шүү. Цэцэрлэгт ороод ирлээ. Одоо бид нар нэг буугаад нэг хоол идчихээ тэгээд энэ дээр бас авах зураг авалтууд байгаа. Тэр зураг авалтуудаа хийчээд тайгарчлал руудлаа. Аюу гоё юунууд гэр оролцоод амар гоё юу байгаа зэгцтэй. За ингээд
цэцэрлэг хотод ингээ гоё ороод ирсэн. Манай дээр юу Таан гэж болов байгаа Петроус маань бай. 2380 гэж байгаа манайхаа. Хотоос хэд 1329 зү. Тийм 1370 байлоо. 79. Тэгээ одоо ингээд холдох тусам нэмэгдэж байгаа учир нь яг тийм байхгүй. Одоо эдрээс нэг машинаар зөөн те зөөсөн ингээд зарим бас хүмүүс буруу ойлголттой байдаг гэж магадгүй. Ер нь бол тийм ч юм. Тэгээ машинаар зөөгөөд ингэж минь авчираад ингээд энэ одоо зардлуудаа ингэж гаргаад байгаа шүү заа. За. Гараад байгаа заа. За. Юу бичлэгээ хийх гээд юу лээ тамир Болгон дээр болгон болгон дээр ирсэн байна. Тэгээд одоо болохоор манай гоо бэлгээ хоёрын гол дүрт тоглож байгаа видеоны зураг авалт явагдана. Нэгэнт гоё аяллаар ирснээр ирээд юм үзэж яхаа хажуугаар мэдээж ажиллаа инэ. Тийм байна. Энэ юу юм нэх вэ? тэгээд ийм гоё уул байна. Стокой агаартай байна. Энд амар гоё дулаахан байна. Бас за. За чар. Тэрийг түрийн өгнө. За. Эхэллээ. Ингээд Зургандаа орлоо. амран чиг ажиллаа хийнчгээ. Юу штэ би хамгийн маа чирээд дэш авах юм. Зайлшгүй. Ямар муухай хэсэгтэй. Замаа энийг юу өргөлцөө. Опа. Зя. Ингээд одоо энэ дэшээ гарч зурга авах гэж байна. За. Зя харагдаж байна уу? Нэ, нэг түр эхэлтэл яаж бариад ич. Ой. Сайн үзэгчтэй. За ингээ бидний явсаар Харангаа аймгийн цэцэрлэг хотод ирсэн байна. Тэгээд энэ хотын хамгийн сайхан үзэсгэлэнтэй газрын яг харахгүй нэг бол яг одоо энэ төвдөө үүдэг энэ булган гэдэг энэ сайхан уул үүдэг. Тэгээд энэ уулан дээр би мөн адил 3 жилийн өмнө ирсэн байт юм аа. Тэгээд одоо ингээд гуап дээр тэгэж би жоо наран гараад байгаа юм. Нилээ мөн хараад байдаг юм тийм. Гуап дээр одоо нэг юм бичлэгний зургатаа тэгээд аялалд явах гэж байгаа хоёр найзын тухай. Нөгөө санааг бол UB comedy-гийн Bad Boy буюу ангарын жокноос одоо ерөнхийдөө сэтүүлч нөхөө бичлэг хийж байна. Тэгээд за ямарсан тэгээд бичлэгээ бид нар зураг авалтанд орлоо. Тэгээд ямар ч юмаа бэлчээ тэгээд зураг авалтаа явцаас санаад бас харуулна за. Гаднаар нэг хувцсаар авчаа шүү дээ. Яа болцсон гэж гэдэг хөө. Тэгээд гармат чи байна. Тоттой гамч олонныхоо боёд очоод үгүй. За хурдлаа маялаа. Би бүр сэт уулж байгаа юм шиг. Е. Гоё юм өрн дулаахан байсан л та. Чихэр айцсан чи баахан шоргож яваад. Вирус очоод байхад сардаг байсан чи засаараа. За. Одоостой ихтэл олонныхоо боёд нутагтаа өмнө олонныхоо Эсэлхийг мэдэр. Садих намайг үсэж. Зя хатаа хэллээ. Аноса. Болцоо ёо. Чи шүрэн гаар ядаж гадуур хуцавчаач. Яв шоо. Таган ч олонныхоо боёд болчихсон үү те. За усан харъя. Зя.
Ой. За. Амжилттай дуслаа. Оо, фейлдчихлээ. Oh my god. Яа, одоо Мико яана. Эндээс ингримиг олтголоо. Хэд ингримиг. Тэгэхээр сая болон уулан дээр хийж байгаа видеон дээрээ санамсаргүй байдлаар микрофоныхоо орлогыг хэвлэлсэн. Тэгээд өнөөдөр хийгдэх байсан нэг видеоны зураг авалт бараг хойшлогдож таарлаа шүү. Тэгээд ямар ч цаа одоо дараагийнхын зогсоол руу мэдээж цэцэрлэг хотод дотор хийсэн видео маань зураг авалт амжилттай дууссан учраас дараагийнхын зогсоол руу явна. Тэрнээс өмнө бид нөх хотоос гарсныхаа дараа л бензээс учраас одоо бензиний дүүрэх гээд тэгээд одоо бензин балаг руу явж байна. Нийт 474 км явсан байна. Тэгээд яг микрофоны хөвдөлтөж байгаа юм шиг боллоо. Яг гэлтэй юм бас юм өгччихээ яг зарим уу бодох юм бол гэсэн зүгээр байна. Яна. Тэгээд юу яагаад хот руу Улаанбаатар хот руу компьютер ланд руу ямарсан загчлаа. Тэгээд айгу ирчих واخ маргааш шуудан дүгөө яваад гэж айгу сайн юм таарлаа. Яаж ч тэр микрофон жоо олдохгүйсэн байхгүй нөгөө тустай микрофон юм бүгд ихэнх дууссан байгаа гэсэн. Тэгээд ямарсан олчлоо. Тэгээд маргааш бид нар ийшээ хааш явах юм бол замаа мэдхгүй. Яа, та татвар байрны руу норох гэдэг. Хотод одоо энэ нөгөө нэгдүгээр сургуулийн татвар байрлал нь орж байна. Тийм үү? Ийш гартгүй мөхтэй. Чигээрээ гар бол. Манай хоёр амьд уу? Болд юм шиг байна уу? За болд юм. Тэгээд явуулчихсан одоо ингээд тайгарчлуураа бид нар явах гэж байна. Ийш зүү явж байгаа. Ийшэл 10 гэсэн ганцхан сан. 10. Уус тэрвээ. За тэгээд ямар ч жоохон гонигтай болсон ч гэсэндээ зүгээрээ гэж байд. Бид одоо хаппи байгаа тийм. Гэтэ зүгээрээ. Зүгээрээ. Тэгээд одоо гой бензинээ дүүргэж авчаад тийм мэдээж дараагийнхаа гой үзэх газруудыгаа хамтдаа үзнэ. Тэгээд өнөөдөр Тамирын голын ирэг дээр бүгдээ хамтдаа хонох болно. За тэгээд бүгд бензин гол авчихсан. Яа, Петровс төрсэн байна. Мэдээж манайхыг Петровс гоё инженер эвэлж гэж байгаа. Тэгвэл орж ирэх гоё юм хэлээ. Дүрч. 92. Бензин нэрчлээ. Тэгээд Петровс аюу гой урамшуул зарласан байлаа хүмүүсээ. Яадаг вэ хөр нөө картаар хэрвээ уншуулад тэгээд бензин авах юм бол тухайн авсан бензин литр тутамд 50 төгрөг хэмнэн. Тэгээд би сая бас нийтдээ яг 60,000 төгрөг бензин хэлээ. Тэгээд ер нь нэг 40 литр бензин. 40-ыг 50 дөржүүлэхээр 2000. Тий, 2000 төгрөг. 2000 төгрөгөөр бид нар яг 500 төгрөгийн зайг авчихдаг болно одоо. Яарсан. Ой бензин үжи Петровстай маш баярлалаа. Цаадасаа. Баярлалаа. Таагаар чөлөөний зүг хөдөлж байна. Бид явсаар Тамирын голын ирэг дээр ирсэн байна.
Тэгээд замдаа тайхар чулуун дээр зогсож байсан боловч ер нь л бидний цаг бас амар орой болсон. Одоо 8 цаг 58 минут болж байна. Тэгээд майхнаа барих хэрэгтэй. Тэгээд бид бас хоолгондоо хийж идэнэ гэд ер нь л жоохон хийх юмтай. Яг ингээд эцэст бид хоноглох газар ирсэн. Тэгэхээр яг одоо бид нар болохоор яг тайхар чулуу дээр зогсох байж аваад орой болоод ер нь л яг майхнаа төрүүлээд байх хэрэгтэй болсон учраас шууд Тамирын голын хөвөн дээр хүрээд ирсэн байна. Тэг яг одоо хойно бидэд гой түүдэг галаасаа за одоо ингээд бидэд хоолоо ээж юм. Манай майхан маань ингээд бэлэн болсон байна. Тэг яг одоо энэ болохоор ингээд хусан маань ерөөдөө яг хоолныхаа үнцэн юмуудыг бэлтэж байгаа. Гоо маань тэнд хувцас сольж байгаа. Тэгээд бид 3 сая ийшээ нөгөө нэг юр ороод, мод руу ороод, бургас руу ороод тэндээс унсан модноо түгээд мод авчирсан. Тэгээд нэг иймэрхүү байдалтай бид арайг өнгөрүүлж байна. Тэгээд ямар ч 2 өдөр маань иймэрхүү байдалтай өнгөрсөн. Тэгээд микрофон маань эвдэрснээс л өнөөдөр хийх төстэй байсан видеонууд маань жоохон хуваарьнд нь өөрчлөлт орсон. Тэгээд маргаашнаас бол яг гоё бүх юмуд нь гоё юм болох. Улаанбаатар хотоос микрофоноо захиалсан байгаа. Тэгээд удахгүй хүчрэх бах. За Одоо монтагчтай үзэгчтэй баярлалаа. Бид хийх ажил ихтэй байна. Баярлалаа. За бай бай. Ах халиусан шили алга цэцхэн